Сайн байцгаана уу үзэгчдээ. Муба ТV-дээ эргэн тавтаа мөрөл. Мубатай аялын цувралын ээлжит нэгэн бичлэг маань Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын нутагдах Улаагчны хар нуурын талаарх мэдээлэл болон влог бичлэг байх нэ. Тэгэхээр энэхүү нуур маань нутгийн зан олны домог яриад Монгол орноо хамгаалдаг хоёр луу байдаг бөгөөд тэдний нэг нь Завхан аймгийн баруун хэсэгт оршдог ба Улаагчны хар нуур маань тухайн лууны мэлмиг их яриа байдаг аж. Харин газар зүйн байршлын тухайд авч үзвэл уг нуур нь Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн. Урд талаараа эрэг орчмын шанаанууд, зэгстэй жаахан нуур, тогшийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байна. Нуурын гүн нь 48 м, уртаашаа 30 км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур бөгөөд нуурын голд далайн түвшнөөс дээш 2600 м өргөгдсөн их баг 2 авгаш нэртэй арал байдаг байна. Мөн хол газраас толдон харахад ногоорон харагдах энэхүү нуурыг хангайн сувд гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ одоо бид өөрсдийн сэтгэлээс хуваалцъя. Миний хувьд нуур гэдэг өөрөө их сонирхолтой тогтц бүхий байгалийн бүтээл юм байна. Өмнө хийсэн хөвсгөл нуурын аялал дээр ч гэсэн дурдж байсантай адил нуурыг хүрээлэх хэрэг нь маш олон төрөлтэй. Элстэй, хайрахтай, хад чулуутай, шавартай, намагтай гэд янз янзын зүйлийг харж болох нь маш сонирхолтой. Улаагчны хар нуур нь сая хэлснийг минь 100% баталгаажээ. Тэр олон тогтц дундаас яахын аргагүй өндөр уулын оройгоос мушигран урсах мэд элсэн манхан содон бөгөөд дэгжин. Гэхдээ дахин нэг харах нэ урсаж байгаа карамел ч юм шиг, шоколад ч юм шиг харагдсан шүү. Харин одоо хишгийн сэтгэлдлийг сонсцгоё. За миний хувьд болохоор ерэн бүх хэрэг нь элстэй нуур гэж бодож исэн учраас ерөнхийдөө айгүй халуун байх болов гэж бодсон. Тэгсэн чинь ер нь бол тийм байгаагүй. Амар бороотой, салхитай тийм өдөр очсон. Тэгээ бас дээрсэн бүх хэрэг нь элстэй биш юм байна лээ. Тэгээ явж хойд хэсэгтээ яг хойд хэсгийн дээр элстэй хэрэг дээр нь очиод тэгээд яг тэр хэсэг нь амар гоё байсан. Яг элстэй тоглоход суухад тэр нь дэжгүйсэн. Тэгээд шүн бас хасныг ботход жоохон хүүтэн онсон. Тэгээд бид хоёр тийм үе таарцсан үгүй юу бас мэдэхгүй л дээ. Гэтэ ер нь бол айгүй гоё төгтцтэй гоё нуурасаа. Надад бол амар таалагдсан. За тэгэхээр бидний сэтгэлд энэхүү зураглан үлдсэн нуурын аялал хэрхэн өрнөснийг бичлэгээс үргэлжлүүлэн үздэцгээе. Муба ТV-д тавтаа морил. За ихтэй. Энэ одоо миний хар Улаагчны хар нуур маань харагдаж байна. Тэгээд бид хоёр сая нэг бичлэг хийсэн. Тэрний араас өнөө бишээ төд бодлохгүй нуур маань гараад ирсэн. Нэг гүвэд авсан чинь. Тэгээд одоо болохоор бид хоёр ерөнхийдөө бол нуур маань ийм юм байна хадаа. Яг нөгөө Facebook ч юм уу янз бүрийн сошиал ертөнцид болохоор яг дандаа нэг юм элсний дунд байгаад байгаа нуур юм шиг харагдаад байдаг шүү дээ. Гэтэ яг үүндээ бас нэг тийм ч биш ингээ зүгээр юм одоо юу гэмээр зүгээр эрэгтэй өвстэй эрэг байгаа байхгүй юу? Эрэг нь бас байдаг. Тийм тэгэхээр элстэй эргийг бол одоо бид хоёрыг зориод олж үзэх гээд явах гэж байна. Тэгээ бидэнтэй хамт байгаарай Муба ТV.
Ядарч ийн бишгээ. Цаан байна уу? Тэг ишгийн хоолн жоох өвдөд та. Тэр жоохон тэмхэн байна. Тэгээ өнөөдөр бит хоёр эндээ ерөнхийдөө хонж амраад гоё тийм тухтай өдрийг өнгөрөхөөр шийдлээ. Яг гэвэл бараг хотоос гарсан өдөр болгоно. Бараг өдрийн талыг машинтай өнгөрөөлөө тий. Тэгэл орой л яг унтаал тий. Сайн намайг энд гараад ирсэн чинь хайчих жоохон гэсэн. Гоё гоостэй. Байна. Гадаахтай айхтар салхитай байна. Энэ шувуунууд энэ салхинд бараг тоглож моолоод хоёр тийшээ. Энэ цэнгэг хараа. Ваа, энэ шувуунууд хараа энэ салхинд ингээд айгу хөөрхөн тоглоод. Машин. За нэг даваад ороод ирсэн чинь энэ янзээ. Энд ихтэй үнэхээр гайхалтай юм а те нэг хангаа газар шиг мөртлөө ийм мэлстэй. Нуурын тогтцол янзээ. Би одоо энэ 7 хоног багт те. Тийм. За бид хоёр одоо Улаашийн хар нураас явж чинь тийм ээ. Яваад одоо Мухартын голын их болон нүд нүлийн Сэжид хад үзгээ явж чинь. Тэгээд ягаад ч мэдгүй байгаль яг бид хоёрыг хоноглох үед бороо ороод яг нэг хальт юм үзүүлээл бороо орчиход байна тий. Харин толоо болчихсон бороотой.
Одоо бүр том төсөлтэй. байна уу. Олон мм-ийн бор орж байна. За тэгээ удахгүй уцаа. Түр баяртай. Муба ТV.